Хүнс үдэ аж ахуйн газар нь малын генетик нөөц, мал амтны эрүүл мэндийн тухай хууль, Улсын хурал засгийн газрын тогтоол, хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу 3 алба, 20 ажилтан албан агчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Баян-Онгор аймаг нь 12.9 мянган малчин өрхийн 21.7 мянган малчтай. 2020 оны жилийн эцсийн мал тооллохоор 3.8 сая толгой мал тоологдож, өмнөх нь бас 17.3%-аар буурсан. Нийт 38.3 мянган ажилтнууд байгаагаас 47.1% нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 43.1%-ийг үйлдвэрлэдэг. Улсын болон орон нутгийн санхүүжилтээр 18 сумын 37.1 мянган малд үржлийн 3 нэгж сумдын хөдөө аж ахуйн тасагтай хамтран мал сүрэгт үзлэг ангилалт хийж 34.7 мянган малыг эмгэлэн бүртгэлжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэн шилжин сонголтын ажлыг хэрэгжүүллээ. 2021-с 2022 оны үржилтийн бэлэн байдалд малчид шаардагдах өвс тэжээлийн 19.6%, сумын нөөц өвс тэжээлийн 13.1%-ийг бэлтгээд байна. Отор нүүдлэр бусад 11 аймагт 131 өрхийн 42.8 мянган мал, тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт 13 өрхийн 4.5 мянган мал отроор өвлөж хаварчхаар байна. Хэлтэгч хэлтүүлэгчийн тохирооны нормативаар аймгийн хэмжээнд хуц 5.1, ух нь 9.6 мянга дутагдж байгаа бөгөөд бусад аймаг сумаас хуц 491, ух нь 231-ийг худалдан авч шинээр 372 өсвөр хуц, 461 өсвөр ух нь байжууллаа. Түрүүс малчтад олгож буй урамшууллын хувьд засгийн газрын тогтоолын дагуу 2020 онд арь ширний урамшуулалт 110.8 сая төгрөг, ноосны урамшуулалт 1.1 тэрбум төгрөг, ноол үрийн 57.7 тэрбум төгрөгийн урамшууллыг олгож, 2021 оны ноосны урамшуулалт нийт 1.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгогдохоор байна. Бэлчээрийн төлөв байдал, бэлчээрийн даацын судалгаанаас энэ оны өвөл хаврын хонин толгой шилжүүлснээр 4.1 сая мал өвлжиж хаварчих боломжтой бөгөөд үлдсэн 0.5 сая хонин толгой малд бэлчээр хүрэлцэхгүй байна. Бэлчээрийн усын хангамжийг сайжруулах чиглэлээр инженерийн хийцтэй худаг 15, энгийн уурхай худаг 8-ыг гаргаад байна. Бэлчээр хашаа хороо бууц худаг ус цэгийн 86%-ийг ариутгал халдваргүйжүүлэлтэд хамруулсан. Улсын төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгөөр 6 сумд 22.1 мянганга, аймгийн төсвийн 100 сая төгрөгийн санхүүжилтээр 3 сумд 23.8 мянганга талбайд микробиологийн аргаар, улсын төсвийн 50.4 сая төгрөгөөр 5 сумд 31.5 га талбайд энгийн механик аргаар хортон мэрэгчтэй тэнцэх ажлыг зохион байгуулж байна. Газар айлангийн салбарт аймгийн хэмжээнд 258 иргэн 21 аж ахуй нэгж газар айлангийн салбарт ажиллаж, жил бүр 800-аас 1900 тонн төмс хүнсний ногооны ургацыг хураан авч, жисэн дундаж хүн амын төмс хүнсний хэрэгцээний 10-аас 55%-ийг хангаж байгаа тул тариалалтын хэмжээг 50%-аар өсгөж, төмс хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх зорилтыг шинээр тавин 200 гэр бүлд өрхийн тариалан эрхлэх боломжийг олгож, 8 нэр төрлийн хүнсний ногооны үрийн вакцины дэмжлэг үзүүлэн тариалах арга зүйн зөвлөмжөөр ханган ажилласан. Энэ онд 19 сумын дүнгээр нийт 746 га талбайд тариалалт хийсэн бөгөөд ургац сураалтын урьдчилсан дүнгээр 64%-тай байна. Тариалангийн талбайд хөрсний үржил шимийн наривчлсан судалгаа хийхээр төлөвлөсний дагуу 20 сумын 2700 га талбайгаас хөрсний агрохимийн үзүүлэлтийн шинжилгээ хийх зорилгоор 588 холимог дээжийг ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хөрс судлалын лабораторид хүргүүлсэн. Гарсан шинжилгээний дүгнэлт зөвлөмжийг тариаланч ногоочдод хүргүүлэн хөрс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан. Талбайн эзасын сортын өргөст хэмхийн үр үржүүлгийн ажлыг Шинжэст сумын ихэн голын талбайг туршиглан хийхээр Монгол ногоо төсөлтэй хамтран ажиллаж, гэрээг байгуулан хэрэгжилтийг бүрэн хангасан. Баян-Онгор аймгийн хэмжээнд хүнсний чиглэлийн 233 ажлын байранд үйлдвэр цех нийслэн нийт 60 газар үйл ажиллагаа улиралын чанартай явуулж, үйлдвэрлэлийн хүчин чадлын 50%-ийг ашиглаж, хүн амын хэрэгцээт мах, сүү, гурил, хүнсний ногоог хангаад байна. Үүнээс 28 үйлдвэр цех нь аймгийн төвд, 32 нь хөдөө сумдад үйл ажиллагаа явуулж байна. Жижиг дунд үйлдвэрлэл. Аймгийн хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой 745 бичил жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 11 төсөлд 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор шалгаруулснаас эхний санхүүжилтээр 5 төсөл нь 475 сая төгрөгийн дэмжлэгийг авч 22 ажлын байрыг бий болгоод байна. Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх засгийн газрын шийдвэрээр арилжааны банкар дамжуулан нийт 25.6 тэрбум төгрөгийн зээлийг олгож, энэхүү зээлд 319 иргэнд 1.1 тэрбум, 18 аж ахуй нэгжид 14.5 тэрбум төгрөгийг тус олгоод байна. ЮНЕДО төсөл Монголын арьс ширний холбоо байгууллагатай хамтран мал төхөөрөх, арьс шир эсгэлгүй өвчих, анхан шатны боловсруулалт хийх технологиг нэвтрүүлэхээр онлайн болон практик сургалтыг Баян-Онгор аймагт зохион байгуулж, 20 сумын 20 аж ахуй нэгжийн 63 төлөөллийг хамруулсан. Орон нутагт төсөл хэрэгжүүлснээр малын арьс ширийг хуулах тоног төхөөрөмжтэй болж, арьс ширийг эсгэлт гэмтэлгүйгээр өвчиж хуулах зөв зохистой чанарын хамгаалалт
хязгаарлалтын боловсруулж экспортод өндөрөөр үнэлэгдэх бүтээгдэхүүн болох боломж бүрдэх юм. Төслөөс 50 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт одоогоор хийгдээд байна. Салбарт хийгдсэн онцлог ажлууд. Сумдын хөдөө аж ахуйн тасган засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн 1, хүнс жижиг дунд үйлдвэрлэл, хошооны асуудал хариуцсан мэргэжилтэн 1, бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн 1 ажиллахаар батлагдсан. Гэвч сумдад хөдөө аж ахуйн салбарын мал зүйч, агрономч, мэргэжлийн боловсон хүчин дутагдалд орсон байдлыг аймаг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэлэлцүүлж, аймаг сум суралцагч гэсэн гурвалсан гэрээ байгуулан төлбөрийг шийдвэрлэхээр гэрээг байгуулж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийг захимжуулах зорилгоор хэрэгжүүлж буй талбайн бүртгэл хяналтын нэгдсэн системд аймгийнхаа тариалангийн талбайн ангиллал тус бүрээр эзэмшигч, ашиглагч, түрээслэгчийн хамт бүртгэх ажлыг эхлүүлсэн бөгөөд систем ашиглалт 41% гүйцэтгэлтэй. Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтдийн багтаа хамтран аймгийнхаа бүс нутагт тохирсон газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхлэх, онол арга зүйн зөвлөмж, гарын авлага материалыг боловсруулан нэгтгэж, Баян-Онгор аймагт газар тариалан эрхлэх систем номыг Хөх Монгол принт хязгаарлагдмал хариуцлагатай компанид хэвлэлтэнд өгсөн. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээн дэх ухаалаг төрийн алба системийг хөтлөн нэвтрүүлсэн аймагтаа анхдагч байгууллага болсон. Цахим системийг 2020 оны хагас жилээс хойш байгууллагын албан хаагчид 100% ашиглаж, ажлын гүйцэтгэл үр дүнг тооцсон ажиллаж байна. Хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дараагаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Онгор аймагт ажиллаж, салбарт хийгдэж буй кадастр бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахын зэрэгцээ 2021-с 2022 оны үйлчлэлтийн бэлэн байдалтай танилцаж, холбогдох мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр эрүүл ахуй, аюулгүй дохилог орчинд ажиллах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд байгууллагын албан хаагчид өөрсдийн нөөц боломжоо ашиглан өрөө тус бүрдэн засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Ахмадын баярыг тохиолдуулан хүнс үдэ аж ахуйн газарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлж, дархлаа дэмжих бэлгийн багцыг хүргүүлсэн. Хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нэгдсэн үндэсний байгууллага хүнс үдэ аж ахуйн байгууллагаас онцгой байдлын үед мал амтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар стандартууд, лексийн хэрэглээнд сургах сургалтыг зохион байгууллаа. Турш сургалтанд албаны мэргэжилтнүүд болон хорин сумдын хөдөө аж ахуйн тасгын мэргэжилтнүүд хамрагдсан. Хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын болон Баян-Онгор аймагт засаг даргын захирамжийн дагуу мал бүртгэлжүүлэлтийн аяныг 2 үе шатаа зохион байгуулж, аяны зорилтыг 100% хангаад байна. Нийтийг хамарсан сургалт арга хэмжээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан өрнүүлж буй тэрбум мод үндэсний хөдөлгөөнд хүнс үдэ аж ахуйн газар нэгдэж, 70 орчим суулгацыг хөрсөнд тариалсан. Монгол Улсын шадар сайттай аймгийн засаг дарга 2021 онд байгуулсан гэрээний дагуу гамшигаас хамгаалах командч домын сургуульд хүнсний хангамж мал аж ахуйн зохицуулах албаар бэлэн байдлын зэрэг шилжин амжилттай оролцлоо. Сургалт мэдээлэл. Төлөвлөгөөнд тусгагдсан 12 удаагийн сургалтаас цаг үеийн шинжтэй 15 удаагийн захин болон танхимын сургалтанд хамрагдаж, давхарцсан тоогоор 90 гаруй албан хаагчид хамрагдсан байна. Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, тэтгэврт гарсан 2 албан хаагчид 40 сая төгрөгийн дэмжлэгийг шийдвэрлэж олгосон. COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, албан хаагчдын дархлааг дэмжих зорилгоор нийт 250 мянган төгрөгийн үн бүхий багцыг 2 удаа олгосон байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.